За эрүүл мэндийн яамны хяналт шалгалтын эцэс хүн байна уу? Цанхүүгийн байгууллагаас. Тэгэхээр ийм байна л да та нар эрүүл мэндийн хөгжлийн төвөөс байна уу? Дарга нь яасан бол энэ гадаад эмчилүүлэгчдийн өгч одоо эрүүл мэндийн хөгжлийн төвөөр зуушлж байгаа асуудал гарч байна. Энэ ямар учиртай бид нар чи 10 тэрбум төгрөг одоо тусгаад өгсөн гадаад эмчилүүлэгчд. Энтээр аудит хийсэн юм аудитын газрынх нэг дөрс. Хоёрдугаар тийм та нар энэ төсөв хүрэхгүй байгаа асуудал жилэтсээр эрүүл мэндийн яам хяналт шалгалт муу хийсэн. Эрүүл мэндийн даатгалын ажлыг газрыг хүнд байдалд оруулаад ирээсэ. Тэгээд орон тогийн нэмээд батлаад өгчихсөн. 24 оны орон тог бүр 19 хүнээр 119 хүнээр нэмэгдүүлсэн байгаа юм да. Энэ ямар учиртай? За эрүүл мэндийн яамнаас мөсөг дараагийн хариулах нэг дур микрофон. За висэн гишүүний асуулт хариулъя. За ер нь бол төсөвт орон тоондоо бол баригдаж ажиллах хэвээр бид нар бол тэн дээр ямар нэгэн цалингийн тийм нэмэгдэл зүйлийг бол гаргахгүй.